Шинэ жилийн уур амьсгалаараа хаасайг л баяр хөөртэй яваа энэ үед та бүгдийн баярын уур амьсгалыг нэмдүүлж хөгжилтэй, гонигтай, хууртагцсан, хүлээн зөвшөөрөгдсөн гэл олон сэтгэл хөдлөлийг мэдрүүлэх мартагдашгүй дурсамж киног энэ удаа ярьж өгье. За тэгээ бүгдээрээ лайк сабаа дараад юу авах бүгдээрээ шууд бичлэг рүү орцгоё. За тэгэхээр хорих газарт шоронгийн хоригдлууд хоолндоо очилж байх зур хоёр нөхөр учир битүүлэг код нууц тохиогоор яран орох гэж байна уу да гэлтэй кино маань эхэлнэ. Энэ нууц дохио хэлээд байгаа нь соёо харин нөгөөхийн чагнаа гэдэг байна. Тэр нууц дохионд гисэн явж хоол тарааж буй өгчтөр очиод унгах байсан байна л да. Игчийн өөдөөс харж байгаа л жишинчгүй унгасан игч тоогоон дотроос нэлээд том мантун бус гаргаад хоолны тавцан дээр нь тавиад өглөө. Тэгэл ширээн дээр очоо өнөөх буузаа задлсан сникерс тамхи идэр байна. Юм орох төлөвлөгөө өнтер зүгээр шоронд хориотой байдаг бараа таваар л нууцаар оруулсан юм байна штэ хөрхий. Арай сүртэй мотч. Ингээ харгалзагчнуудыг хариулж байгаа ширээн доогоороо мөлхөөл тарааж гинэ. Зүгээр тараахгүй мэдээж 8 л хийгээд байгаа байхгүй юу? Нэг амьсанд нь бараагаа хийгээл нөгөө амьснаас нь мөнгө аваад зээлч мэлчиж гэж ах шиг тийм байхгүй хөө. Тооцоогоо бэлнээр л. Зээл ирэхгүй. Чөмхөр өгөөч. Эйгөө хоолны цаг дуусны дараа цэвэрлэгээ эхэлж байгаамаа. Энэ хоёрын минь хөдөлгөөн харин тасвардаггүй. Яг юу сэдэд байгаа бас нэг цаасаа дээр барьсан л бөөн шивээс сахал самбаа болсон гартал захиалга өгөөд авалтай. Оройштой гэж сануулаад авах нь тэр. Эвгүй нөхдүүд байна уу эднэр бол. За тэгээд мань хоёр тамиг татсан шигээ яалчгүй нэг залуу нүдэлсэн бүр эдмүү их басаад байсан хин гэдгээ харуулнаа л гэсэн бүр заналтай нарахгүй. Нөгөө бэлдээд байгаа их ажил нь энийг л цааш нь харуулах гайлган байна л да. Цэвэрлэгээний үеэрээ хүртэл хоёрын хооронд юм хийгээд дуусгаж болохгүй нэмэлт хормор гэсэн шүү юм асуугаал зүрхэнд нь эротик сэтгүүл бартаарднаа л гин. Агаарлалтын цагаараач нэг нэлээд хортой гартай чи тэгээ яг чадах юм байгаастай гэж амаасуугаал баг хүн алуулах захиалга өгöd байгаа юм шүү дээ ч одоо. За ингээ эцэст нь төлөвлөгөө эхлэх болж нэг нэгийгээ зөхөж хамраасаа албаар цус гаргаснаа нөгөө мө залууч нь хараалцагч нарт гүрдээ сахилгын өрөөлөө өгөө явуулчихж байгаамаа. Амар төлөвлөгөө боловсруулад байсан ингээл цааш нь харуулах юм байна л да. Гисэн чинь харуулуутай хүртэл хувилдсан байжээ. Сахилгын биш шаал өөр газар авчрах нь тэр. Хар утыг нь толгоноос нь авбуугүй шаал өөр зүйл хүлээж байна. Цэрүүхэн тэндээ хөрхэн баярын ширээмээрээ бэлдсэн. Шинэ жилийн баяртай бэлдээл байсан л тэр байсан байна. Мань хоёр энэ бүхний эхнээс нь авахлаад төлөвлөсөн. Өстөн дэснүүдээ хайтал бодоод яваад байсан. Нэг хөрхэн хөрөө ахтай өнрөл байсан байгаа. Нөгөө шивээс сахал болсон галтгоонд ажилтдаг залууд өгсөн цаас нь хоолны захиалга. Хор гэж удаад байсан нь баярын шампанск. Хорлчих юм шиг эвгүй царайтай баг гэж ярина. Ажилдаа сайн мэн гэдэг байсан нь ерөөсө таруу боогол байжээ. Халахын шоронд тарууны боодог хийждэг бас овоол гараад юм аа. За тэгээ энэ мэдээ зөвхөн шинжилгээ зогсохгүй манай энэ тогтох гээ залуу маань маргааш суллагдах гэж байгаа юм байна. Хэдий тийм сүүлийн үед их сэтгэлээр унаад яваад исэн болохоор энэ баярын сайхан өрөөг тохиолдуулан хоёр ахаа нь энэ бүхнийг бэлджээ хөрхий. Ямар ч тас суллагдаж байгаадаа тийм ч баяртай байхгүй байхыг бодвол мань хүнд ярьж чадахгүй дурсахыг хүсэхгүй өнгөрсөн байгаа нь лавтай. Хоёр ахын ч хамаагүй юм ярьж сэтгэлийн өмүүлчихгүй гэсэндээ хэрэндээ л яриагаа цэгнэх боловч төдийлэн амжилт олохгүй. Ингээ уур амьсгал өөрчлөхөөр чагнаа ахын залуу халуун үе яаш гарах нь тэр. Өнөө удаан мэддэхгүй амьсгаач авахгүй хэллээ дээ. Манайх цагтаа мэрэгжлийн тулаан авсан юм ах өө. Боксийн рингэн дээр мань хүн нэх булаагарыг асуудал өөл буулгаж байна. Тэгээ тийм мондөг юм болохоор бүр байтлаа гадаадаас ажлын санал ирж байх юм аа. Амар англиар ажил төрлөө яриад. Яг үндэ NBA-г Ива Ава гэж яддаг нөхөр байгаа шүү дээ. За яг хөө энд орж ирэхээс өмнө тэгэл ангуухтай байсан байлгүй дээ гэж л бодъё. За тэгээ инехгүй сонсох хэцүү ямар тач яриагаа өргөжлүүлвэ. Мань ах тэр ажлын саллын дагуу нэг газар яваа очтол харваас нэг үл бүтэх хөөлний хариалагдахаар гол газар байна. Нэх эвгүй баян ах урдаа суулгаж байгаа л даалгах ажлаа ярьж эхлэх нь тэр. Ерөөсөө л энгийн. Баян ахын амьдралд хоёрхан чухал зүйл байдгийн нэг нь мөнгө бол харин нөгөөх нь түүний охин нь. Охин нь томорхон ирээр аялал зугаацах нэгсэж аавдаа одохгүй болоод ирж байгаа болохоор хамаалагч арал авах хүсэлтэй байгаа байхгүй юу? Хувийн бие хамгаалагчаар. Ингээд тохиролцоонд хүрсэн даруул цалингээ боол мөнгө өгөөл ярьсан хэлсэндээ байвал мөнгө тал дээр юу гомдоохгүй. Тэгсэн хэдий ч охинтой нь орооцолдоод ажлаа олигтой хийж чадахгүй бол өчиггүй нохооны хоол болгоно гэж анхааруулж байгаа. Чи одоо их нэртэйгээ танилцсан түүхээ ярина гэсэн үү? Үдсэн киногоо ярина гэсэн үү? Юу гими болоо хотлоо яриад байгаа юм бэ? Одоо танилцах чинь штэ байж байгаа ч тий чи. Ийхүү дүнгийн гараал тамхилаа зогсож байтал нэг салгалсан хүүхэн дээвэр дээрээс өсрөхнүү яах нь одоо хүн л болсон гоо очил болиулт юм байгаа сте. Доош нь харж байснаа над орчоо оорсон засуу шít. Цаана хогийн пүнкэр. Ингээ өсрөл хоёрын хооронд үхгүй юм биш үү? Өсрөлийнхээ тахир дотор болоод хүн амьтанд лай болох гэж байгаа. Тэнд хамаагүй дээр газар нь тийжлээ идэргээл амхандаа аврах гээд байгаа царай л байхгүй юу?
Тэгж болдгийн даваан дээр өнөөх нь хөл алдаад унчнаа. Саяхан л амин орлох гээд байсан хүн чинь амь авраараа эдрэгдсэн. Битгүй яг юу ч болоод байгаа. Мань хүү юу үзэн кинонуудаа л холиод байгаа юм шиг байгаа. Ингээд татаа гаргахтал дээрээсээ давхарлаж унаад солонгос драма. Энэ хүүхэн тэгсэн явж нөгөө баян ахын охин байжээ. Ийм байхад нь харсан ах юу юуг л нохоо хол болгонгоо алдсан ч Азуулж охин нь болсон учрыг тайлбарлан ашгүй гайгүй өнгөрлөө. Ийхүү маргаашнаас нь эхлэн чагнаа нөгөө салгалсан охины бие хамгаалагчийн ажилдаа орсон байт юм аа. Нөгөөх нь бол ерөөсөө л баг болзоошгөл энэ тэрнгүүр байг дагуулж яваастай. Оройн авах гээл очтол бүр стрип клуб байна. За одоо энд байгаа хэсгүүдийг хамаагүй гаргаж болохгүй байхаа инскаплаар тал оруулчихъя. За тэгэл зөөгчийн зааж өгснөөр яваад ороход нэг бүжигчин учиргүй бүжиглээл ахыг мань бүр барьж идэхнээ орог. Тэгсэн тэр нь нөгөө охин байж тэр. Мань хоёр тэгээ шууд үнсэж үнхэлцээл ингээд шууд бүр хамт амьдэрдэг болоод авчи. Юу ч байсан цог хийгээстэй. Бүр цайс юм шиг байна өө. Баян ахтч баригдуулаад алуулна штэ өгнө. Эцэст нь чагнаа ах маань баян ахад бүх болоод бүү зүйлээ хэлэхээр шийдэхэд хэдийн оройтжээ. Баян ах охиныхоо өмнө сүү тавих хүнийг сонгож шийдчих. Эцгийн тэрийг харин охиныгоо хайртай хүнтэй жаргалтай амьдруулахаас илүүтэй хөрөнгө мөнгөтэй хүнтэй суулгахыг л илүүд үзсэн байв. Одоо яалтай блэ? Оройн хоёр талын аав болон хүүхдүүд нь уулзалтж байна. Нөгөө талын аавч их л баяртай байна. Бочвол одоо хоорондоо хүүхдүүдэд суулгал хідэн ч гоё. Баян болохоор энэ шийдвэрээ хүний амьдрал сайнтай муутай олон сонголтууд гарч ирдэг. Дэндүү харамсмаар сонголт хожим болох магадлалтай тул ятгахнаа чамайг асуудгүй аваа явчих баян хүнтэй суулгах гэж байгаа юм л энэ гэсээр. Ингээ бүр юу юугаар гэрлэх санал тавьчих юм бэ нөө. Харин яг энэ мөчүүд хэсэг гэрэл унтраа хасхан тэр. Тэр мөчүүд харин бүгж хамгаалтаар солигдсон байв. Энийг анзаарсан охин сэргэлэн зан гаргаж өнөөх залуугаа алгадаж аваад гараа явлаа да. Бүх зүйл тулаад ирсэн энэ мөчтөлтөд хайртай хүнтэйгээ диваашн зовж байснаас тамийн тогоонд буцалсан дээр болохыг ойлгоно ярилцсан суугаан энэ. Ингээ чагнаа аав дээр нь очиод алидийн бүх зүйлийг олоо мэдцэн. Манайхыг сандлан түлээл нилээн болгож тавьсан байгаа. Гэхдээ угийн мань ах сэргэлэн болохоор яаж зүгээр зодуулаас авах уу? Симхийг ашиглан ийхүү зөвхтдөг. Хайртай хүн дээр арайхийн явж очоо вагоноор зогтох гэтэл тэр нь бүтлгүүдж баригчиж байгаа нэ. Цаашаа яаж зогтоох гэ нэмэр байсангүй. Нилээ олон хүн дагуулад ирж. Хэдэн хүн бэ? Бараг 50 хүн байсан баха. Тийм дуухан болчихвоо. Яг 50 байсан юм уу хаа? Арай хотлоо яриад байгаа юм шүү. За яах вэ? Тэгэл харахгүй би хүнийхэн тоог алдсан юм уу? Зүг сүртэй 15 20 орчим хүн байсан. Энэ байгаагүй. Энд ч байгаагүй. Гэх энэ яриаг нь манай өнөө хоёр маань инээдэ барьж дийлээ үргэлжлүүлэн сонссоор ах маань болоор Ким Духан айтал эргэлцсэн юм шүү. Үнэн л ярьж байдаг байгаа да бурхан минь. Энэ хооронд баян ахгүй охиноо дагуулаа ярилцж байна. Аав нь хэдий аз жаргалтай мэд боловч хоосон амьдралыг мэднэ гэсээр. Иймээс энэ амьдрал руу охиноо оруулахыг хүсээгүй учраас баян сайн залуутай суулгах гээл зүтгээд байгаа байхгүй юу? Тэгсэн харин охин аавдаа хариудна. Хориг газар хоригдсон хорийн ах дүүс тогтох чагнаа соёонрын өнгөрсөнд үлдсэн шинэ жилийн мартдагшгүй дурсамжуудаар дамжуулан бидэнд өгөх сургамж, хайр, алдаа оноо ухаарлын талаар бүх IPTV-гээс үргэлжлүүлэн гэр бүл найз нөхдөөрөө хамт хүлээн авч үзээрэй. Бүгдд нь шинэ оны минь төргий. 2026 онд Аз хямртай байгаарай гэж өрөө. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Ажил төрөлтэй болоод дүүтэй авч өгч чадаагүй бүх юм өгч авч өгдөө та.